Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 41-р зүйлийн 41-9, 44-р зүйлийн 44-ийн 6 дахь хэсэг Монгол Улсын үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлсэн тухай Монгол Улсын үндсэн хуулийн цэцгийн 2025 оны 3 дугаар дүгнэлтийг 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Улсын их хурлд ирүүлсэнийг төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 84-р зүйл заасан журмын дагуу 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын их хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын их хурлын гишүүн О. Номин Чимэг үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийн талаарх товч танилцуулгыг танилцуулсан. Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийг хэлэлцэх үед Улсын их хурлын гишүүн О. Номин Чимэг үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийг Улсын их хурл хүлээн зөвшөөрсөн тохиолдолд сонгуульд оролцох тэгш боломжийг хангах үүднээс аль нэг субъектэд үндэслэлгүйгээр давуу байдал олохгүй байх хүрээнд Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох зохицуултыг тодорхой болгох нь зүйтэй талаар Улсын их хурлын гишүүн Г. Уянга шиг үндсэн хуулийн цэцгийн шийдвэрийн үндслийн тодорхой хэсгийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлээд сонгуульд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бий болгож сонгогдох эрхийг хэн бүхэнтэй шийдлүүлэх холбогдох хууль тогтоомжийг боломжсоргүй болгох нь зүйтэй талаар тус саналаа илэрхийлсэн. Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 41-р зүйлийн 41-9 дахь хэсэгт Монгол Улсын их хурлын гишүүн сонгуульд нэр дэвшэхээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хууль заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох бөгөөд үүнийг сонгуулийн сурчлагын материал тооцохгүй гэж заасан нь Монгол Улсын үндсэн хуулийн 1-р зүйлийн 2 дахь хэсэгт тэгш байдал хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн 14-р зүйлийн 1 дахь хэсэгт Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна. Мөн зүйлийн 2 дахь хэсэгт хүнийг албан тушаалаар нь ялгарлан гадуурхаж үл болно. 16 дугаар зүйлийн 9 дахь заалтад төрийн байгууллагад сонгогдох эрхтэй гэснийг тус зөрчсөн байна. Мөн Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 44-р зүйлийн 44-ийн 6 дахь хэсэгт энэ хууль заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Улсын их хурлын гишүүний хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчдод хийсэн уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй гэж заасан нь Монгол Улсын үндсэн хуулийн 1-р зүйлийн 2 дахь хэсэгт тэгш байдал хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн 14-р зүйлийн 1 дахь хэсэгт Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна. Мөн зүйлийн 2 дахь хэсэгт хүнийг албан тушаалаар нь ялгарлан гадуурхаж үл болно. 16 дугаар зүйлийн 9 дахь заалтад төрийн байгууллагад сонгогдох эрхтэй гэснийг тус зөрчсөн байна гэсэн Монгол Улсын үндсэн хуулийн цэцгийн 2025 оны 3 дугаар дүгнэлтийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн байна. Улсын их хурлын эрхэм гишүүдээ Монгол Улсын үндсэн хуулийн цэцгийн 2025 оны 3 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн талаарх төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.